Kingdom-ыг 4 удаа үзээд 4 дахь удаа үзэхдээ л oh fuck энэ guy чинь яг үндэ хамгийн аюултай guy байсан байж тээ гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. Ер нь бол тэгээд энэ guy энэ улсын хаан болоход ямар ч асуудалгүй байхгүй. Энэ одоо 4 тулгуур багна байна. Рёфуй юу илүү аимшигтай вэ гэхээр энэ guy эрх мэдлийн төлөө хайр сэтгэлээ худалдаж байгаа байхгүй. Эйсийг хаан болгосон хүн бол өөрөөр Рёфуй байхгүй. Ялж гарч ирсэн нь plot armor ямар нэгэн гайхамшиг miracle бурхны хүч байхгүй. Та нарын донд одоо намайг хэр мундаг хүн бэ гэдгийг харж чадах хүн угаасаа алга та нар донд. За энэ дөрвийн яг үндэ хэн нь илүү аюултай вэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Окей. Энэ дөрвөлээ аюултай. Аимшигтай. Тэ энэ guy одоо ингээд хамгийн ихний анги дээр ийм хүчтэйсэн байхгүй. Одоо нэг бүх зэргүүдэд дагуулаа явцсан guy энэ голд нь өөрөө сууж байгаа юм. Рёфуй чи. Рёфуй энийг мэдэнгүүтээ яадаг вэ гэхээр бүх зэргүүдээ аваад ордонгоос явдаг гэхгүй. Рёфуй ордон дотроо байж хахад AC хэрэг өгцөн байсан бол Рёфуй хаан болж чадахгүй зав. Рёфуй хэрвээ зэргүүдэд дагуулад өөр улсын хил дээр маш том дайн хийгээд тэ завгүй явж их үед Кэцүши бослог гаргаад хааныг алцсан гэх юм бол эн чинь бас арайгаар тэ буцаад хаан ширээн дээр асуудаг гэхгүй. За энэ үед Рёфуй энэ бүгдийг хараад oh my god. За AC буцаад хаан ширээн дээр ирчихлээ. Окей. Кэцүши бүтлгүүцсэн юм байна. За хүмүүсээ буцаад ордон руугаа явах гэхгүй. AC ялсан нь өөрөө бараг гайхамшиг байхгүй. Тэрээр хүмүүсийн одоо өөрөөсөө өөр бусад хүмүүсийн авьяасыг олж харж чаддаг байсан. Тухайн саяны AC-гийн аав биш үү? Oh my god. Рёфуй бараг бүгдийг хийсэн мааш. Дайны үед тэ энэ guy ерөнхийдөө бол Цин улсын өгцгийг 3-4 удаа аварсан. Окей. One Piece-ээр ярих юм бол заяа. Оки болохоор цаанаас халтахгүй юу? Тэгэнгүүт Мобу болохоор Кайдо гэсэн үг за. Юу ч гэсэн үг юм те. Одоогийн хятад улс ба штэ. Энэ guy-ыг ингэж тойрж ирнэ бол хэсэг дайн үргэлжлэнэ гэж Оки өөрөө хэлчихэд өгчдөг байхгүй. Ерөнхийдөө энэ бол аимшигтэй драма болж байгаа штэ. Рёфуй Рибоку хоёр уулзсан байна. Тэ Хуанлигийн системийг зохиогоод хараад ицсан манай эртний өмнөх 239 онд ойлгож байна. Окей. Цин улсыг дэлхийн оюуны төв болгохоор ажиллаж байгаа байхгүй юу? Тэр бүх цаасаа ингээд ийм хан босгож байгаа тэр хан дээр ингээд өлөгчдөг байхгүй. Тэгэнгүүтээ хэрвээ энэ дундаас нэг ч ихсэн үг хэрвээ чи сольж чадах юм бол би чамд 1000 алтан зоосоо гэдэг байхгүй. Өөрөө хаан болохоосоо гадна би хаан болсныхоо дараа энэ улсыг яаж хөгжүүлэх юм бэ гэдгийг ботцсон баг тийм үү. Энэ нь бол бүр аимшигтай юм за. Энийг ийм болно гэж ер нь бол хинч тооцоолж байгаагүй. Тэгсэн чинь энийг тооцоолж ирсэн нэг хүн байсан байна. Хин бэ гэж юу? Рёфуй өөрөө. За энэ бол нийтийн тооллын өмнөх 210 он Хятадын Цин эзэнт гүрэн мөхөж унсны дараа 209 онд хүннүү гүрэн байгуулагдсан байт юм а. Модон Шанью хүннүү гүрнийг байгуулж нийтийн тооллын 210 онд өөрийн эцэг Түмэн Шаньюг би нэрийн тэгтээ санахгүй ш. За Түмэн Шанью байх гэж бодож байна. Өөрийн эцэг Түмэн Шаньюг хороогоод нийтийн тооллын өмнөх 209 онд хүннүү гүрнийг байгуулжээ. За тэгвэл Kingdom гэдэг аним маань тухайн 210 онд Шинчи хаан нас барснаас 3 жилийн дараа сүрж байгаа буюу нийтийн тооллын 207 онд бутарч унсан, нурж унсан Хятадын Цин гүрний тухай үзүүлдэг аним байгаа. За Kingdom дээр хамгийн анх Шинчи хаан буюу аним дээр дүрслэгдснээр Эйсэй хаан Хятадын тархаа байсан 7 улсыг нийлүүлээд нэг ийм том эзэнт гүрэн үүсгэж байгаа тухай аним байна. Ерөнхийдөө тайлбарлая л та. Тухайн үед ийм тархаа том 7 улс байгаа заяа. Гэхдээ тэр том 7 улсаас гадна жижиг ийм овг аймагуд ч юм уу те бүр жижигхэн улсууд гэж бас байгаа. Гэхдээ ерөнхийдөө түүхэнд хамааралтай гэх үү те улс гэж бичигдэх хэмжээний 7 улс байсан. За энэ 7 улсын нэг нь бол Цин улс. Цин улс одоо бусад 7 улсыг бусад 6 улсыг өөртөө нийлүүлээд нэг том улс болгохын тулд бүгднийг нь дайрч эзлэх ёстой. За ингэж дайрч эзлэхийн тулд чи тухайн улсын хаадуудтай тулдах ёстой, агуу жанжин, дайны стратегиудтай тулдах ёстой тийм үү? За тэрнээсээ гадна тухайн улсын соёл, хүмүүс гэдэг байгаа тийм. Энэ бүгдийг нэгтгэн гэдэг нь маш их цус үтсэн, аюултай, аимшигтай тулаан болно. Энэ улсуудыг нэгтгэхийн тулд чи бүр асар их хэмжээний цусаа угаасан ийм дайн болно гэдгийг хүн болгон
одоо AS-д сануулж хэлж ирсэн тийм үү. За ерөнхийдөө тухайн үед хинч 7 улсыг нийлүүлээд нэг хятад гэдэг улс байгуулна гэж бодож байгаагүй. Яг бодож байгаагүй хин цааш юм. Аним дээр ямар ч тач дүрслэгдснээр бол заяа. Ерөнхийдөө бол ингэх нь маш их дайн тулаан одоо юу гэх юм те амар мундаг хаан шаардна. Ерөнхийдөө өдийг хүртэл байсан хаадуудын үзэж байгаагаар бол энэ боломжгүй. Эцтэй гэхэд юу болсон бэ гэхээр ASA 7 улсыг нийлүүлээд Чин гэдэг эзэнт гүрнийг байгуулсан боловч тухайн эзэнт гүр нь нэх удалгүй буцаад бутраад унсан байгаа тийм үү. Одоо ASA-г нас барснаас 3 жилийн дараа бутраад унсан байна шүү дээ. За тэгэхээр одоо энэ процесс нь яаж явсан бэ гэдгийг харуулж байгаа юм баггүй юу Kingdom болохоор. За тэгвэл миний гаргаж ирж байгаа өнөөдөр гарах аргумент бол Kingdom дээр байсан хамгийн аюултай хүн бол одоо аюултай хүн гэдэг нь юу вэ гэхээр ASA-ийн зорилгыг биелүүлэхэд хамгийн их сад болж байгаа буюу манай анимны гол дүрд садаа болж байгаа тухайн дайсны хувьд Рёфуй хамгийн аюултай хүн байсан гэж байгаа байхгүй юу. Тэр Хятадын тархаа батархаа 7 улсыг нийлүүлэхээс өмнө чам шийдэх ёстой асуудал байгаа. Энэ нь хамгийн түрүүнд одоо Чингис хааны хэлсэн үг шүү дээ. Бие засад гэрээ зас, гэрээ засад төрөө зас гэж. Тийм болохоор хамгийн түрүүнд чи гэрээ засах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ танай гэр дотор чинь хаан ширээг булаацалтсан маш олон хүмүүс байна. Энэ дундаас хамгийн аюултай нь Рёфуй байсан. Хэрэв чи Рёфуйг дарж чадахгүй бол юун 7 улсыг нийлүүлэх мантай байхгүй юу. За. Окей. Тэгэхээр энэ одоо тусад мундаг агуу дайснууд биш те. Рибоку биш. Энэ бол ASA-ийн хамгийн том дайсан бол гэхдээ ASA-ийн хамгийн том дайсан гэд ярих юм бол Рёфуй байсан гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ одоо юу гэх юм. Бид нар Рёфуйг дутуу үнэлдэг гэж би хэлмээр байгаа. За Рёфуй гэж Рёфуй гэж Рёфуй гэж хин те. Одоо энэ дээр ингэ бичсэн байгаа л та. Шинкоку Жошо Рёфуй. За Жошо гэдэг бол баруун гарын сайд. Тухайн үеийн Чин улсад season 1 2 дээр дүрслэлснээр бол зүүн гарын сайд, баруун гарын сайд гэд хоёр сайд хамгийн их мэдлэлтэй хоёр сайд байгаа. Энэ хоёр сайд одоо эзгүй байгаа хаан ширээг эзлэхийн тулд хоорондоо мөргөлдөж байна гэж гарч ирдэг байхгүй юу? Ерөнхийдөө бол иргэний дан бослого гэсэн үг те. За иргэний дан гэхээр юу вэ гэхээр хаан болох чадамжтай хоёр хүн хоорондоо хаан ширээг булаацалтаад хоёр хүн чашин те хоёр юм faction буюу бүлгэмүүд хаан ширээг булаацалтаад хоорондоо дайтаж байгаа. За хамгийн анх дүрслэхтэй болохоор тухайн улсад баруун гарын сайд, зүүн гарын сайд гэдэг л хоёр хамгийн их мэдлэлтэй хүн байгаад энэ хоёр хоорондоо мөргөлдөөд одоо их юм маш хэцүү байгаа гэж гардаг хгүй юу. Тэгэд энэ хоёрын мөргөлдөөн дундаас ASA одоо яаж хаан болох вэ гэдэг чинь амар хэцүү асуудалтай. За хамгийн анх энэ үед гарч ирсэн зүүн гарын сайд бол Кэцүши. Баруун гарын сайд болохоор Рёфуй байна. За энэ үед бид нэр зөвхөн баруун гарын сайд, зүүн гарын сайд гэдэг нь энэ улсын хамгийн дээд оршдог одоо хамгийн хүчтэй хоёр сайд юм байна гэж бодсон чинь зохиол үргэлжлэх үед яг үнэндээ энэ хоёрын дээр ерөнхий сайд гэж байсан байна гэж боддог байхгүй юу. Тэр ерөнхийдөө хаан байгаа, хааны доор ерөнхий сайд байгаа. Ерөнхий сайдын доор баруун зүүн гарын хоёр сайд байгаа гэсэн үг. За яг энэ үед аним эхэлж явах үед ерөнхий сайдын суудал хоосон байна. За баруун гарын сайд бол Рёфуй явах нь байна. Зүүн гарын сайд нь Кэцүши. За тэгэд анимын хамгийн ихэнд юу гардаг вэ гэхээр ASA маань одоо хаан болцсон тэ жоохон хүүхдтэй байхгүй юу. Хэд настай лээ 14 мөртэй л. ASA-г хорохоор зүүн гарын сайд Кэцүши ASA-ийн дүү Секиотэй нийлээд бослог гаргадаг байхгүй юу. За тэгэд аним эхэлж байх үед Рёфуй ерөнхийдөө аль хэдийн ялцсан байд. За окей. Тэгээ Рёфуй бол худалдаачин. За энэ жаах тэ. За Kingdom бол одоо чи зүгээр л Kingdom-ыг үзэх юм бол ихэвчлэн ингээд дайн дээр төвлөрсөн юм болохоор эсрэг талд нь параллелээр ордон дотор юу болж байгаа гэгээд Рёфуй болон ASA-гийн тухааныг тулааныг ингээд параллелээр үзүүлдэг л дээ. Гэтэл хүмүүс яг ч юм Рёфуйг дутуугаар үнэлж бусад одоо жанжидтэй энэ чинь одоо юу юм баатрууд штэ жанжид бол Рёфуй бол зүгээр л нэг тийм тарган хөлсөн гойцсон ёс бус ус төрч тэ ягаад ч юм мэдхгүй улс төрч болохоор ч юм уу үзэн ядаад байдаг. Тэгээд би Kingdom-ыг 4 удаа үзээд 4 дахь удаа үзэхдээ л энэ гай чи яг үндэ хамгийн аюултай гай байсан байна штэ гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. За одоо энэ дээр ингээд харах юм бол энэ бол одоо ASA буюу манай хаан байгаа да Синци хаан.
Энэ тэгээд энэ хойдолд болохоор энэ армийн жанжид байна те. Энэ гай болохоор манай гол дүрийн шин. Энэ болохоор манай стратегч те. Одоо Рёфуийн тухай ярилцгаая. Энэ дээр л ярилт те. За Рёфуийг хамгийн аюултай болгодог хамгийн гол 3 одоо зан чанар байна. За хамгийн ихнийх нь болохоор Рёфуи эрсдэл авахаас айдаггүй. Ерөнхийдөө бол энэ худалдаачны сэтгэл. За хоёр дахь нь болохоор тэр бол маш ambitious буюу одоо өндөр зорилготой, өндөр хараат. Ambitious гэдэг чинь монгол хэлээр юу гэж хэлэх юм бэ? Амбицтай, тэ? Өндөр зорилготой, хараатай. За тэгээд түүндээ хүрэхийн тулд юу хийх вэ гэдэг стратеги боловсруулчихсан. Одоо хаан ширээнд хүрэх би одоо хаан болно гэж бодсон байна шүү дээ. Би хаан болно гэдэг чинь тийм амар ambitious, амбицтай байдаг шүү дээ. Хаан ширээнд хүрэхэд яаж хүрэх вэ гэдэг стратеги боловсруулсан байсан байна. За. Гурав дахь нь болохоор тэрээр хүмүүсийн одоо өөрөөсөө өөр бусад хүмүүсийн авьяасыг олж харж чаддаг байсан. Энэ нь ерөнхийдөө бол meritocracy буюу хэрвээ чи ур чадвар сайтай бол дээшээ ранк ахиж болно гэдэг ийм систем гэсэн үг. Энэ гурван зүйл бол Рёфуийг онцгой болгож байгаа гурван зүйл байна, тэ. Рёфуи тэгээд хан улсад төрсэн худалдаачин байсан бохоггүй. Юу ч худалдаачин байсан. За тэрээр Жава улсад ингээд барьцаанд байгаа AC-гийн эцгийг олж хардаг хгүй. AC-гийн аав болохоор тэр үед ерөнхийдөө баг хамааралгүй за хинт хамаагүй. Өвд залгамжлагч хааны жанжин биш дүүн байсан хгүй. Ахарч болсон хаан ингээд юм аа. Окей. Тэр чинь хамгийн анх ингээд нэг хаан байжгаад юу гэсэн үг вэ нас барчтیں۔ Чи зүгээр юм чинь дараачих нь хаан оролж гарч ирсэн нь болохоор AC-гийн аавынх нь ах нь. Ах нь хаан ширээнд сууснаа дахиад 3 жилийн дараа нас барчдаг хгүй. Энэ гай нас барцсан болохоор энэ AC-гийн эцэг нь хаан болдог хгүй. Тэгсэн чинь энэ гай бас хаан болсноо дахиад 3 сарын дараа нас барчдаг. Тийм болохоор одоо AC хаан болдог хгүй. Окей. Ерөнхийдөө эндээс юу харж болох вэ гэх юм бол энэ Рёфуи юу штэ хамгийн анх AC-гийн аавыг нь хаан болгосон гэж хэлж болно заяа. Тэгэд хаан болгохдоо мань хүн юу хийсэн мэдхгүй магадгүй өмнөх хааныг алсан ч юм уу те. Улсад ингэж тэгж бодоод AC-г хаан болгосон хүн бол өөрөөр тэр гайг олж аваад тэгээд би чамд ингэж мань хүн юу хийсэн бэ гэхээр тэр одоо хинт ч хамааралгүй би чамд хаан болгох юм байна штэ. Одоо өөр улсад ингэж би хаан болчихсон AC-гийн аав нь. Чи намайг тэрийг гайг харснаа. Энэ бол хөрөнгө оруулалт юм байна. Би бүх хөрөнгөө золиослоод энэ гайд туслая. Энэ гайг хаан болоход би туслая. За тэгээд хариуд нь чи намайг баруун гарын сайд болох гэдэг юм. Окей. Тэгээд бүх юм ер нь бол зохицуулаад өөрийнхөө бүх хөрөнгийг золиослоод ийм эрсдэл гаргаж байгаа юм. Тэгээд ер нь бол тухайн улсад чи ингээд худалдаачин байжгаад ерөнхий сайд болно гэдэг чинь бол те бас аимшигтай юм болно л доо. Гол дүрслэгдэж байгаа юм юу гэхээр 500 жилийн туршид тухайн газар нутаг дээр дайн болоод хүмүүс бүр ингээд бүр те аргаа бараад цөхрөнгөө бараад oh my god гэд. За тэгтээ яг 500 жил дайн хийсэн учраас бүх хүмүүс дайчин болохыг хүсэж байгаа те. Яг дайчин болохыг хүсэж байгаа юм бол маш их өх сонзон байгаа шүү дээ тэнцээ чинь. Тэгээд тухайн улсын тэр манай өвөг дээдсийг хороосон болохоор би тэдний төлөө босч те би агуу жанжин болно. За тэрнээсээ гадна хүмүүс ингээд хэцүү амьдарч байгаа шүү дээ. 500 жилдээ үргэлжлээд. Хэрвээ чи жанжин болчих юм бол амжилттай хүн болох, илүү хөрөнгөтэй, ордонтой болох боломжтой байхгүй юм чи. За амиа золиослсны эцэст хэрвээ чи дайнд амжилт үзүүлж чадах юм бол те чи шууд ингээд ранк ап хийх боломжтой. За ийм нөхцөл байдал хүмүүс амьдардаг байсан учраас ихэнх хүмүүс дайны жанжин болох хүсдэг байсан. За тухайн аним дээр угаасаа жанжин байхын тухай гарч байгаа шүү дээ. Агуу жанжин гэж юу хэлтийн, юу хардیں, яаж боддیں۔ Тэ? За энэ үед Рёфуи бол зүгээр ингээд юу гэх юм. Зүгээр ийм улс төрчтэй. Тийм болохоор нэг юм сонирхолтой ч биш. Рёфуи болохоор сайн генерал болохыг хүсээгүй. Тэр бүх жанжин эзэмшихийг хүсэж байгаа юм. Том зургаар нь харах юм бол тэр бүх дайчин одоо улсын төлөө байлдаж байгаа шүү дээ. Тэр улсын юуны төлөө тулж байгаа? Улсынхаа хааны төлөө тулж байгаа юм. Тэр бүх жанжинд тушаал өгөх чадвартай хүн хин хаан бох. Рёфуи нэг жанжин биш өөрөө тэр улсын хаан болмор байхгүй. Окей. Эзэмшигч болох хүсэж байна. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр чи зүгээр юм цэцтэй гэхэд цагийн ажилчин биш. Би өөрөө бизнестэй болмор байхгүй. Рёфуи бол ингэж бодож байгаа. Энэ одоо entrepreneur хүний сэтгэлгээ шүү дээ. Тэгээд одоо хамгийн том эрх мэдэлтэй тухайн үеийн цэн улсад тэ байгаа энэ AC одоо 22 нас хүрээд албан ёсоор хаан болж байгаа энэ тэ. За энэ болохоор
Ryufui энэ болохоор AC-ийн ээж нь. За энэ AC-ийн ээж нь бас амар сонирхолтой. Яагаад вэ гэхээр тухайн саяны AC-ийн аав биш үү? Oh my god. Ryufui баг бүгдийг хийсэн мааш. За ингэсэн заяа. Нэг улсад ингээд мартагдаад хаягдсан байгаа ханхуу штэ. Тэр гаяыг олж аваад бро би чамд ингээд ийм гоё санал болгоё. Чи хаан болчихоо. Тэгээд би чамайг хаан болоход ч бүх юмараа туслая. Хэрвээ чи хаан болчих юм бол чи намайг баруун гарын сайд болгоорой гэхгүй. Надад ирэх мэдлэг гэдэг. Ямар ч тач өмнөх хаан нас ороод тэгээ яаж нас орсон бид нар мэдэхгүй. Дараачийн хаан тэр гай болоод Ryufui баруун гарын сайд болчихж байгаа шүү дээ. За Ryufui баруун гарын сайд болсныхоо дараа Кантанд очдог байхгүй. Кантанд очсон чинь нэг юм бүжигчин эмэгтэй байдаг. Тэр бол тухайн улсынхаа тухайн цаг үеийнхээ хамгийн хөөрхөн эмэгтэй. За тэр эмэгтэйг өөрийн болгохын тулд хүмүүс ер нь бол бараг алдсан шүү дээ тэр чинь. За энэ үед Ryufui энэ эмэгтэйд дурлаад энэ эмэгтэйг өөрийн болгодог байхгүй. Тэгэд энэ хоёр хэсэг үерхэж байж яснаа Ryufui энэ эмэгтэйг хаанд өгчдөг байхгүй. Хайр сэтгэлийн холбоотой байсан заяа. Тэгсэн чинь Ryufui болохоор энэ эмэгтэйд үнэхээр хайртай байсан гэж гардаг байхгүй. За энэ эмэгтэйс Ryufuid үнэхээр хайртай байсан. За тэгсэн чинь Ryufui юу нь илүү аимшигтай вэ гэхээр энэ гай эрх мэдлийн төлөө хайр сэтгэлээ худалдаж байгаа байхгүй. Өөрийнхөө хайртай эмэгтэйг хаанд өргөчдөг. Окей. Хамгийн анх аним эхлэхэд AC хаан болчихсон заяа ерөнхийдөө 14 настай хаан ширээнд суудсан. Гэхдээ одоо яг ингээд бүрэн эрх мэдлээ олж амжаагүй те ордон дотор хүмүүс явах учраа олоогүй. Дөнгөж нэг бацааныг хаан ширээн дээр суулгацсан. Энэ гай бол ийм нэр төдий ийм хаан байсан байхгүй юу. Тийм болохоор энэ зүүн гарын сайд, баруун гарын сайд хоёр ингээд хоорондоо эрх мэдлээ булаацалтаад зүүн гарын сайд нь за энэ хааныг ерөөсөө ингээд алчиг гэхгүй. Хамгийн ихний 17 анги дээр AC яаж одоо буцаж хаан ширээнд ирж сууж байгаа вэ гэдэг тухай гардаг байхгүй. За тэгэд ерөнхийдөө тэр зүүн гарын сайд нь аллах төлөвлөж байгаа гэдгийг бүх хүмүүс мэдтiin. За ордон дотор байгаа бүх хүмүүс мэдтiin. Тэгэд AC мэдж байгаа, AC-ийн баруун гарын Shobunkun мэдж байгаа, энэ Ryufui бас мэдж байгаа. За тэгмүтээ Ryufui энийг мэдэнгүүтээ яадаг вэ гэхээр бүх цэргүүдээ аваад ордонгоос явдаг гэхгүй. Өөр улсын хил рүү явдаг. Тэгэнгүүт яг энэ мөчөд Ketsushi одоо юу гэх юм далим гараад тэг боломж гарч байгаа хгүй юм чи. Ryufui ер нь бол албаар ингэ явчихж байгаа. Ketsushi юм төлөвлөж байгаа гэдгийг мэдээд одоо AC-ийн талд хинч байхгүй шүү дээ. Тийм болохоор AC одоо энэ мөчөөс яаж амьд гарсан бэ гэдгийг үзүүлж байгаа байхгүй юу. Одоо тэр хамгийн ихний 16 анги тэр те. Зүүн гарын сайд Ketsushi AC-ийн дүү Seikyo-тэй нийлээд AC-ийг алуулах юм төлөвлөгөө гаргаж байгаа. Тэгэд ийм алуурчин хөлсөлдөг байхгүй тэр. Энийг мэдсэн AC-ийн багийнхан болохоор нэг тийм 3 гайлаа олдоо ирэхтэй. Тэгээд тэд нар цухтаад байхгүй. За тэгэд Ryufui-ийн төлөвлөгөө юу вэ гэхээр штэ. За хэрвээ Seikyo-гийн бослого амжилттай болчих юм бол тэд нар AC-г хороогоод дараачийн хүн Seikyo болчих штэ. Тийм байх юм бол энэ эмх замбраагүй байдлыг ашиглаад Ryufui гаднаас цэргүүдтэйгээ шууд ороод ирэх байхгүй. Ryufui-ийн цэрэг бол энэ донд байгаа хамгийн хүчтэй цэрэг. За Ryufui уул нь бол AC-г хамгаалах позишн дээр буюу байрлал дээр байгаа. Хэрвээ Ryufui ордон дотроо байж хахад AC хэрэг өгсөн байсан бол Ryufui хаан болж чадахгүй заяа. Ryufui хэрвээ цэргүүдэд дагуулад өөр улсын хил дээр маш том дайн хийгээд тэ завгүй явж их үед Ketsushi бослого гаргаад хааныг алцсан гэх юм бол эн чинь бас арай өөр тэ. За тэгээд Ryufui юу бодож байгаа гэхээр хэрвээ AC үхээд Seikyo хаан болчих юм бол бид нар өөрсдөө дараа нь цэргүүдтэйг орж ирээд Seikyo-г алчна. Тэгэд AC-ч байхгүй, Seikyo-ч байхгүй болсон энэ үед юу гэж хэлэх вэ гэхээр энэ тулаан болоод эмх замбраагүй байдал үүсээд Ketsushi бослого гаргаад хааны гэр бүлийн 2 хүнийг алчлаа. Тийм болохоор би энэ шудраг бос Ketsushi-г тэг зүүн гарын сайдыг би ялсан болохоор одоо би хаан болно. Окей. За тэгээд Ryufui-ийн төлөвлөгөө яаж бүтлгүүцсэн бэ гэхээр ерөөсөө манай анимны гол дүрийн нэг бацаан, тэнэг бацаан нэг найзтайгаа эргүү юм шиг хоорондоо тэр хоёр юу вэ? Бараг 1000 удаа тулалтаад амар хүчтэй болоод тэнэг хоёр бацаан. Тэгэд ийм хоёр бацаан гинт гарч ирээд AC-гийн талд ороод AC-г аварчна гэж шинж бодохгүй л. За ерөөхдөө тийм байсан болохоор энэ төлөвлөгөө бүтлгүүцсэн. Гэхдээ энэ бол Ketsushi-д хамааралтай. Тэгээ Ketsushi ер нь бол ингэ байхгүй болчихж байгаа. За хүчтэгч үлээ ячдагч үлээ тэ. Одоо хамгийн ихний арк тэр.
Тэгэнгүүт Рёфуийн хувьд энэ бол окей байхгүй. За. Хэрвээ бас те ингээд хаан болцсон бол жоохон сонирхолгүй л байх байлаа да гэдэг ч юм те. Нэг тийм одоо юу юм тоглож болох дажгүй тоглоом олчлоо доо гэх маягаар ер нь бол ордон дээр за тэгэд юу болдог вэ гэхээр эцтэй гэхэд энэ төлөвлөгөөнөөс Эйсей амьд гараад дүүгийнхаа бослогыг зогсоогоод Кэцүшиг хөнөөгөөд буцаад хаан ширээн дээр ясууд гэхгүй. За энэ үед Рёфуй энэ бүгдийг хараад oh my god. За Эйсей буцаад хаан ширээн дээр ирчихлээ. Окей. Кэцүшиг бүтлгүүцсэн юм байна. За хүмүүсээ буцаад ордон руугаа явах гэхгүй. Тэгэд ордон дээр хурж ирээд хаантай уулзж байгаа шүү дээ. Тэгээд юу хийгээ гадуур явуулсан юмсэн гэхгүй л дээ мэдээж чимиг дан хийгээд завгүй байл шүү дээ. Тэнгүүт Рёфуй хурж ирэнгүүтээ ингээд юу гэдэг юм. Тэр жоок хийдэг байхгүй. Тэ? Би ингээд юу гэх юм. Ер нь зүгээр бодит нөхцөл байдлаа хэлдэг байхгүй. Тийм болохоор одоо Эйсей хүчгүй байгаа болохоор юу ч хэлж чадахгүй. Энийг зүгээр жоок байсан гэд. За тоглоом хийе яах вэ? Тэ? Баруун гарын сайдаа. Ингээд өнгөрөхөөс өөр аргагүй байхгүй. За энэ одоо бүх зэргүүдэд дагуулаа явцсан гай. Энэ голд нь өөрөө сууж байгаа. Рёфуй чи. Энэ гай одоо ингээд хамгийн ихний анги дээр ийм хүчтэйсэн байхгүй. Хаан ширээнээс ерөөсөө ийм ганцхан хуруулдайтайс ерөөсөө. Эйсейг хөнөөх гэдэг бол ерөнхийдөө амархан байсан байхгүй. За одоо сая түрүүн хэлсэн шүү дээ, тийм. Рёфуй бол хүмүүсийн авьяасыг олж харж чаддаг ийм авьяастай хүн. За энийг юунаас харж болох вэ гэхээр Рёфуийн хамгийн ойрын 4 туслах байгаа. За ер нь бол энэ үеийн Kingdom дээр энэ аним дотор өөрийн гэсэн 4 туслахтай хүн баг байхгүй заяа. За энэ 4 нь өөрсдөө бүр зүгээр аим шигтэй. За хамгийн хүчтэй бүлэглэл заяа. Цин улс дотор байгаа. За энэ 4-ийн яг үндэ хэн нь илүү аюултай вэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Окей. Энэ дөрвөлээ аюултай. Аим шигтэй. За хамгийн ихнийх нь Риши. Риши бол хуулийн мастер заяа. Цин улсад Ришигээс илүү хуулийг мэддэг хүн байхгүй, хуулийг ойлгодог хүн байхгүй. Окей. За хууль гэдэг бол өөрөө эрх мэдэлтэй. Шийтгэлийг яаж хэнд олгох вэ гэдгийг мэдж байгаа. Хуулийн цоорхойг олж болно тийм үү. За Ришиг ийм ядуу айлын гудамжинд ч юм уу тэ өгөх гээ байж хат нь Рёфуй олсон. За Шохэй хүн бас адилхан. Шохэй хүн болохоор одоо ийм дайны цэргийн жанжин баггүй. Гэтэ цэргийн жанжиндаа бүх юмыг том зургаар нь харж төлөвлөгөө гаргаж чаддаг стратегч. Одоогийн Цин улсын хамгийн шилдэг дайны стратегч бол Шохэй хүн. Тийм болохоор Шохэй хүн бүх армийн жанжин баггүй. Цин улсад жишээлбэл ингээд ийм 10 мундаг жанжин байдаг байлаа гэж үтэл та. Тэр бүх 10 жанжинд за манай улс одоо иймэрхүү хараатай байгаа болохоор өнөөдөр энэ улс руу дайрна гэдэг юм те. Тэр бүх жанжинд тушаал өгөх эрхтэй. Бүх цэргийн жанжин гэсэн үг. Окей. Ерөнхийдөө төсөөлүүлээд үзэх юм бол одоогийн Монгол улсын ерөнхийлөгчтэй адилхан эрх мэдэлтэй хүн гэсэн үг байхгүй юу? Шохэй хүн бол. За ийм хэмжээний одоо тэ стратегийн одоо ур чадвартай. Тэ юу гэх юм дайн болохоос өмнө энэ дайн дээр ямар хуу юм болох вэ гэд ийм төлөвлөгөө ашиглана шүү гэд жанжинуудаа хэлээд өгчдөг. За мэдээж тухайн жанжин энийг нь харж агаад тэ энэ арга барилыг ашиглаад явдаг байсан байна. За Мобу. За Мобу болохоор Шохэй хүнээс жоохон ялгаатай нь юу вэ гэхээр төлөвлөгөө ерөөсөө ашигладаггүй ийм цэвэр хүч байгаа. За жир нь бол Мобуг зүгээр юм булчин гэдээ ойлгох. За одоо Мобу бол яг одоогийн Цин улсад байгаа хамгийн хүчтэй жанжин. Хүчтэй гэдэг нь юу вэ гэхээр одоо чи нэг эсрэг нэгээр тулдах юм бол энэ аяыг ялж чадахгүй гэсэн үг. Хамгийн их одоо цэвэр хүч тэ. Тэгэд энэ яадаг вэ гэхээр ямар ч төлөвлөгөө стратеги ашиглахгүйгээр дайсныхаа өдөөс гүгээд очдог байхгүй. Тэгтээ ингээд гүгээд ороод ирэхэд хинч зогсоод чаддаггүй энэ гайг. Юм аюултай хүн. За Сайтаку. За Сайтаку бол ер нь бол энэ дундаас хамгийн мундаг, хамгийн аюултай гай. Яг гэж юу? Яг гэвэл Сайтаку болохоор хамгийн хөгшин заяа. За гадаад хэргийн сайд заяа. За энэ гай бусад нөгөө нэг Риши, Шохэй хүн, Мобу тэгснэ энэ Рёфуйг өөрийг нь бүгдийг сургасан. За энэ гаийн сургаалаар эднэр явж байгаа гэсэн үг. Дайны үед тэ энэ гай ерөнхийдөө бол Цин улсын өгцгийг 3-4 удаа аварсан. Окей. Хамгийн сүүлийнх дээр нь тэгээд
хөгшин үгэн баг штэ баг 70 эдтэй 90 эдтэй ч юм уу. Одоо амьдралынхаа сүүлийн бүх хүч чадлыг шавхаад өөр улсын хааныг нууцаар Синосод авчираад энэ хоёр гэрээ хийж чаддаг. Окей. За нэг юмрх. За энэ дээр харагдаж байна. За энэ Рёфуй өөрөө байна. Сайтаку байна. Риши хуулийн мэргэжилтэн байна. Хамгийн хүчтэй жанжин Мобу байна. Тэгээ Шоухэй хүн байна. За Шоухэй хүн бол ерөнхийдөө ингэж харж болно. Стратегч, Мобу бол дайны жанжин. Одоо тий дайчин. Рёфуй өөрөө болохоор энэ бүгдийн тодорхойлогч нь одоо. Ер нь бол тэгээд энэ гай энэ улсын хаан болоход ямар асуудалгүй байхгүй. Энэ одоо дөрвөн тулгуур багна байна. За тэгээд энэ дэр нэг сонирхолтой юм юу гэхээр Шоухэй хүн шүү дээ. Шоухэй хүн зөвхөн стратегч байхгүй юу? Тэгээ Мобу болохоор хамгийн хүчтэй жанжин заяа. Одоо хамгийн хүчтэй дайчин заяа. Тэгсэн чинь энэ Сайтаку юу гэж хэлдэг вэ гэхээр яг үнэндээ хамгийн хүчтэй нь Шоухэй хүн штэ гэдэг байхгүй. Болгосон. Тэгээ Шоухэй хүн хэрвээ Мобутэй нэг эсрэг нэгээр тулдах юм бол Шоухэй хүн ялна гэж энэ гай ерөнхийдөө хэлдэг гэсэн. За. Тэгээ энэ гэхдээ жоохон хэцүүлтэй. Тэ. Тэр нь бол Мобуг нэг эсрэг нэгээр ялна гэхэд амар хэцүү. Гэхдээ стратеги ашиглаж байгаа болохоор ямар байх юм те. Тэгээ юу гэж хэлдэг вэ гэхээр энэ гай чинь ингээд стратегч мөртлөө яг бас нэг эсрэг нэгээр тулдах юм бол бас амар хүчтэй шүү гэдэг байхгүй. Энэ ер нь бол баг юм байж боломгүй гай байхгүй. За, Рибокуг ярьж игээ. Рибоку бол яг одоогийн хятад байгаа шүү дээ. Хятадын хамгийн шилдэг жанжин гэж хэлчих. За. Яагаад хятадын хамгийн шилдэг жанжин бэ гэхээр энэ нөхөр одоо манай Цин улсын хамгийн хүчтэй ямар нэг жанжин Рибокуг юу хийхийг одоо хөнөөцгсөн баггүй. Тэгээд Рибоку болсон антан. За. Хамгийн хүчтэй, хамгийн алдартай, хамгийн аимшигтай бүх хүний айдаг байсан. Тэр гаюугийн энэ Рибоку бол одоо зүгээр ингээд ерөөдөө Цин улсын 6-нд бүх домогт анхаарал Рибоку дээр төвлөрсөн байх үе. Энэ үед тэр 6-гийн болж хамгийн сүүлд ганцаараа амьд үлдсэн байсан нөхөр Рибокуг дуудаж авчираад өөрөө ингээд хооронд хэлсэн байгаа байхгүй. За тэгээд одоо стратеги ашиглаж. За тийм болохоор ерөөдөө одоо Мобу биш. Рибокугийн гаргасан санал ингээд тэ хамгийн хүлээж авахгүй юм төвчхооны жанжуулж байгаа байхгүй. Гэтэл энэ одоо Альбисоор хүлээн зөвшөөрөх гэх юм уу? Нэг тиймэрхүү за. One Piece-ээр ярих юм бол заяа. Оки болохоор цаанаас халтахгүй юу? Тэнгүүд энэ тойронд нь байгаа болохоор бол Кайдо гэсэн. За Рибокуг авч байгаа. Юу ч гэсэн үг тий. За тэгэхээр ингэт юм аа. Хамгийн гол юм нь юу гэхээр Рибоку хятадын домгийг ингээд туслахчж байгаа болохоор одоогийн хятад улс байна штэ. Энэ гаяг ингээд тойрж ирнэ бол хэсэг дайн үргэлжлэнэ гэдэг. Оки өөр хэлчихэд өвчдөг байхгүй. За тэнгүүт Рибоку чигээ Цин улсын дайсан байгаа штэ. Хамгийн их одоо үзий ядж байгаа штэ бүр ингээд тий. Манай домог байсан энэ гаяг ингээд түнэс байгаа штэ. Рибоку бүгд алмаар байгаа штэ. Тэгсэн чинь Рёфуй болохоор нэг юм арга хэрэглээд ингэж ингэнгүүтээ Рибокуг одоо энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр өрхтад улс төрийн хилцэл хийхээр Цин улсын нийслэлд дуудчихдаг байхгүй. Окей. За тэгээд ерөнхийдөө энэ бол ингэ аим шиг ихтэй драма болж байгаа шүү дээ. Рёфуй Рибоку хоёр уулзсан байна. За тэгээд Рёфуй яагаад ийм юм хийж байгаа гэхээр нэгдүгээрт тэр Окиг атчихсан болохоор ямар хуу гай юм бэ гэдгийг нүдэрээ хармаар байгаа. Тест хийж үзмээр байгаа. Хэрвээ зүгээр нэг юм тэ хуншихар нэг юм юу гэх юм жижигхэн гай тэгээд амар зүгээр мундаг стратеги боловсруулад азарч юм уу тэ окей алдсан байж магадгүй шүү дээ. Хэрвээ тийм байх юм бол бас тэ бид нар нэг одоо стратеги өөрчлөх хэрэггүй ч юм уу тэ. Одоо ер нь бол Рёфуй бол ийм тоглох өрсөлдөгч хайгаа яваад байгаа байхгүй. Өөр амар мундаг гэдгийг мэдэрсэн гэв юу гэх вэ тэ. Тэгэд Рибокуг харахын тулд энэ ч ингэж авчирдаг байхгүй. Тэгээ энэ бол одоо Рибоку энэ бол одоо Рёфуй энэ хойно Эйсэй сууж байна те. За Эйсэй энэ үед болохоор өөрийгөө энэ Рёфуйийн зүгээр утсан хүүхэлтэй шиг харагдаад бүх юмны ард Рёфуй байгаа гэж бодогдуулахын тулд чив чимэг сууж байна. За тэгээд Рёфуй Рибоку хоёр ингээд хилцэл хийд юм аа. За тэгээд энэ хилцэл дээр ерөнхийдөө Рибокуг бид нар ингээд хүнэж чадна. За Рибоку одоо ингээд өөрийнхөө нэг хитгэн юм харуулуудтаа сэлэм мэлэмтэйг ороод ирсэн. За энэ нийслэл дотор. Тэгээ бид нар ерөнхийдөө бөөнөрөд яриад Рибокуг хүнэж чадна. За энэ үед одоо Рибоку өөрийнхөө амийг аврахын тулд ямар нэг юм хийх хэрэгтэй. Тэгээд Рибокуг юу хийхийг бас хармаар байгаа бид нар. Яа тэгвэл Рибоку бас сууд ухаантай. За яа тэгвэл тэр хүн чинь төлөвлөгөө боловсруулад Окиг хүнэчлээ штэ. Энэ үеийн Рибоку бол одоо зүгээр ингээд юм төв гэсэн үг. За бүх хүний анхаарал Рибоку дээр төвлөрсөн байх энэ үед Рибоку мим болж явах үед Рёфуй Рибокуг дуудаж авчираад өөрөө ингээд хоорондоо хилцэл хийж байгаа байхгүй. Тэгээд Рёфуй Рибоку хоёрын одоо хилцэл дээр
Reebok-гийн гаргасан саналыг Ryofuy хүлээж авахгүй өшөө юм нэмж өг гэд дахиад нэг юу гэдэг вүлээ цайз авах болдог хгүй. Одоо стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой цайз. Тэр эргэн тойронд нь байгаа жанжинууд бол бүгдээрээ Reebok-г алахыг хүсэж байгаа. Тэгсэн чинь Ryofuy юу гэж хэлдэг вэ гэхээр за амаа тат чи энэ бол дайчны байх газар биш, энэ ч улс төр явагдаж байна. Тэ. Тэгээ зүгээр нэг цайзыг юм хилцэл хийгээд авчдаг хгүй. Хэрвээ чи тэр цайзыг хэрвээ эзлэх байсан бол хэдэн мянган хүн, хэдэн 10,000 хүн насарах байсан да. Окей. Тэгэл нөгөө нэг цэргийн жанч oh my god юу вэ бид нар ингээл цайзтай болчих байсан юм бол. Тэ. Дэйм юм болж байгаа. Одоо энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр Ryofuy сууд тухайд Reebok-г илэрхэж байгаа гэдгийг харуулах гэдэг. За тэрнээс гадна дахиад нэг юм байна. Энэ одоо бүх заяа. Дайны 90 штэ эн чинь бүх хүмүүс дайн хийж байгаа заяа. Одоо чи хэрвээ мобыг харах юм бол энэ ингээд бүх хүмүүс одоо 500 жилийн турш дайн хийгээд дайн хөгжөөд дайн гэдэг бол ерөөсөө стратеги болчихж байгаа байхгүй юу? Чи чамд хэрвээ стратеги байх юм бол чи ерөөсөө тэ 2 дахин илүү хүчтэй армиг ялж чадна тэ. Одоо 2 дахин олон хүнтэй армиг ялж чадна тэ. Одоо ийм нөхцөл байдал бүх хүн хүрсэн байхад энэ гай зүгээр одоо ингээд цаг үеийг ингээд ухарж явж байгаа байхгүй тэ. Урсгал сүрж явж байгаа тэ. Үгүй би зүгээр хүч байхад болно. Энд дээр юу хэлэх гээд байна гэх юм бол тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ тэр чигтээ ингээд дайн болцсон за. Дайн. Дайнаас өөр юм бодохгүй, дайнаас өөр юм хийхгүй бүх гол зорилго нь дайн штэ. Энэ үед энэ гай 100,000 хүүхдэд тэ 8 судалгаа 6 хялтгэл 12 лит уран зохиолын цомрлог хөдөө аж ахуйг улирлын мөчлөгтэй холбосон Хуан Ли Хятадын гүн ухааны тэ бүх томоохон сургуулийг нэг бүлэглэл болгоод нэгтгэд гараад ирж байгаа байхгүй. Юу вэ гэхээр энэ гай дайны үед одоо бичиг зохиолын одоо нэвтрхий тойл гаргаад тэ Хуан Лигийн системийг зохиогоод хараад ицсан манай эртний өмнөх 239 онд ойлгож байна. Окей. Энэ гай зөвхөн амбицтайгаас гадна уран зохиолын мэдлэгтэй, бичгийн тэ соёлтой, тэгснэ худалдаачин ийм одоо юу гэх юм олон талын авьяастай. Тэ дайн хийдэггүй гэхдээ одоо дайн хийж чаддаг хүмүүс тэрний дор явж байгаа. Ажиллаж байгаа. Тийм болохоор Ryofuy ерөнхийдөө Цин улсыг дэлхийн оюуны төв болгохоор ажиллаж байгаа байхгүй юу? Окей. За тэгэд ингэж хэлтээ. За би одоо ингээд нэг юм судалгаа ингээд нийтлүүллээ. Тэ энэ судалгаанд ямар нэг асуудал байх юм бол тойл бичээ юу гэдэг лээ тэр чинь. За мэдгүй. Ямар ч тач би нэг юм ажил нийтлүүллээ. Тэр бүх цаасаа ингээд нэг юм хан босгож байгаа тэр хан дээр ингээд өлөгчдөг байхгүй. Тэнгүүтээ хэрвээ энэ дундаас нэг ч ихсэн үг хэрвээ чи сольж чадах юм бол би чамд 1000 алтан зоос өгөх байхгүй. Тэгээд тэр үед өөрийнхөө ажилд ийм ихтгэлтэй байна гэсэн үг те. Тэгээд бүх хүмүүст ингэ харуулдаг байхгүй. Тэгээд энэ бол ингээд бодитоор болсон яг түүхэн байгаа заяа. За одоо Ryofuy-ийн философийн тухай ярив. Энэ гай болохоор ийм философитой за. Мөнгө хүмүүсийг хөдөлгдөг. Хүмүүсийг хөдөлгөх гол хүч бол мөнгө. Дайн гэдэг бол зайлшгүй байх ёстой хүний унган чанар. За ер нь бол хүмүүс 500 жил ингээд дайн хийгээд дайнаас юу гэх юм те залхацсан уйдцсан байснаасаа гадна хүмүүс юунд итгэжсэн бэ гэхээр тухайн үед бид нар сүүлийн 500 жил дайн хийлээ штэ. Тийм болохоор дайн гэдэг чинь зайлшгүй байх ёстой хүмүүсийн одоо унган чанар нь дайн юм байна гэж боддог байсан байхгүй. Энэ үед те би ингээд бүх 7 улсыг нэгтгээд амар тайван байдал үүсгэнэ гэж AC хэлж байгаа нь бүх хүмүүсийн хувьд галзуу бодлоос байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө бид нар Ryofuy-г буруутгах аргагүй окей. За тэгээд Ryofuy юу бодсон бэ гэхээр ийм нөгөө нэг vision гаргацсан ба шүү дээ. Зөвхөн өөрөө хаан болохоос гадна би хаан болсныхоо дараа энэ улсыг яаж хөгжүүлэх юм бэ гэдгийг ботцсон баг тийм үү. За энэ улсыг хөгжүүлэхийн тулд би 15 жилийн хугацаанд ийм соёл урлагийн төв болгоно. Цин улсыг би Хятадын хамгийн баян улс болгоно. Цин улсыг би Хятадын соёлын төв болгоно. Тийм болохоор бүх тариачид одоо худалдаачид Цин улсад ирж амьдрахыг хүсдэг ийм хамгийн баян улс болгоно гэдэг хэвгүй. За тэгээд Ryofuy AC2 сүүлийн тулаан дээр те өөдөөсөө сууж агаад ярилцдаг хэвгүй. Тэгээд би ингэж бодож ийм байх хэвээр те. За тэнгуут AC болохоор үгүй чи тэгж болохгүй. Хэрвээ чи энийг хийх юм бол дайн алга болохгүй гэдэг хэвгүй.
Тэгээ мэдээж дайн алга болохгүй. Дайн алга болно гэж юу гэсэн те. Гэтэ хэрвээ би энийг хийх юм бол эцсийн улс одоо хамгийн баян, хамгийн тансаг, сайхан амьдралтай ийм улс болно гэдэг. Ерөнхийдөө зорилгыг нь харсан гэж бодож те. За тэгэд хамгийн сүүлийн дайн дээр ийм юм болтیں۔ Рёфуй яг ялагдахын өмнө. Рёфуй эцтэй хэд ялагдаад тэ Рёфуй ер нь ялагдсан болохоор ээсээ 7 улсыг нэгтгэж чадсан ба штэ. За энэ дээр юу болдог вэ гэхээр Шоухэй хүн ба штэ саяны энэ гай яваад энэ гай хинээс урвцдаг. Рёфуйээс урвцтай. За Шоухэй хүн болохоор бүх цэргийн жанж штэ. Тэгээд за түүх явахын эцсээр Рёфуй ерөнхий сайд болоод тэрний доотлолын баруун гарын сайд нь Шоухэй хүн болдог хгүй юу? Окей. За тэгээд зүүн гарын сайд нь болохоор хааны талын Шобун хүн гэдэг нэг гай болт юм. За энэ үед одоо Шоухэй хүн хэрвээ урваад хааны талд орчих юм бол баруун гарын сайд, зүүн гарын сайд хоёр хоёулаа хааны гарын хүн болох нэ. Ийм болдог хгүй юу? Тэгээд энэ ер нь бол бүр аимшигтай юм. За энийг ийм юм болно гэж ер нь бол хинч тооцоолж байгаагүй. Тэгсэн чинь энийг тооцоолж ирсэн нэг хүн байсан байна. Хин бэ гэж юу? Рёфуй өөрөө. За тэгээд урвсныхан дараа яг ингэ те ингэ дайн болоод ингэ шийдвэрлэх мөч болж байгаа хгүй бүр аимшигтай. Тэр үед Рёфуй биш ээ. Шоухэй хүн урвангуудаа за би одоо энэ бослогыг зогсоохоор явлаа гэж явдаг хгүй. Нэг явахын өмнө юу гэж хэлсэн бэ гэхээр Рёфуй инээдэг хгүй. Хоо. Шоухэй хүн те би бол чамааг ингэж хүний доор ажиллах хүн биш ээ гэдэг чинь мэдчихсэн. Одоо төд удалгүй намайг хаяа явах та өөрөө тусдаа гарах бах та гэдэг чинь би мэдчихсэн. Харин ч бүр нэлээд их цаг орлоо шүү гэдэг юм. Тэгээд Рёфуйн хэлцээг нь энэ. Миний дөрвөн баг нь бол намайг гялалзуулан гэрэлтүүлдэг чимэглэл төдий. Чимэглэл бол эцтэй гэхэд чимэглэл. Биес ганц хоёр нь хагдарч унлаа гэд Рёфуй гих хүний сүр хүч огтоос үл ганхна. Та нарын хинчинч өдийг хүртэл Рёфуй гих хэрийг хэмжиж чадаагүй байна. Тэр нь ч мэдээжийн хэрэг. Хэмжиж хүчрэх хэмжүүртэй хүн байхгүй шүү дээ. Одоо юу гэхээр ерөөхдөө ингээд юм шугамар хэмждэг байлаа гэж бодолтой хүнийг. Тэгсэн чинь тэр гай ингээд юм 30 см байлаа гэж бодолтой. Тэгсэн чинь бүх хүмүүст байгаа шугам нь 15 см урттай байна л гэсэн үг байхгүй юу? Ингээ ингэж хэлээд. Та нарын дунд одоо намайг хэр мундаг хүн бэ гэдгийг харж чадах хүн угаасаа алга та нарт. Тэ энэ тэр одоо дөрвөн гаийн зүгээр ингээ байж болох бүр хамгийн аимшигтай дөрвөн гаай явах штэ. Эднэр чинь зүгээр чимэглэл штэ гэсэн. Яа. Гэхдээ зөв чи ингээд харах юм бол заяа. Рёфуй дээр нь бол бүх контрол байсан. Бүх юмыг тэ мэддэг байсан. Ерөнхийдөө зүгээр AC энэ дундаас ялж гарч ирсэн нь плот армор ямар нэгэн гайхамшиг миракл бурхны хүч ихгүй. Ойлгосон. AC ялсан нь өөрөө бараг бүр гайхамшиг ихгүй. Kingdom-ийн season 4-ийн 19 дахь анги дээр гарсан үг байна. Шоухэй хүн урах үед Рёфуй ингэж хэлсэн тэ. За тэгээд энэ болохоор англи дээр бас орчуулга нь байгаа мэдээж. Японы дээр байгаа. За энэ үгийг нь болохоор би өөрөө орчуулсан байгаа тэ. За нэг юм хүн болсон байна. Дүгнэлт юу гэхээр тухайн үед Цэн улсад хамгийн хүчтэй хүн Рёфуй байсан. Рёфуй өөрөө бүх юмыг найруулсан, өөрөө тоглосон, тэ гаргаж ирсэн. Тэгээд энэ дундаас ерөнхийдөө ер нь бол Рёфуйг ялна гэдэг нь өөрөө гайхамшиг байсан. Хамгийн аюултай гай бол энэ байсан. Тэгээд ихэвчлэн зүгээр ингээд Рёфуйг Kingdom-ыг үзээд явах юм бол Kingdom угаасаа Рёфуй гэхээс илүүтэйгээр тэнцээ гадна болж байгаа дайн, тулаан, тэ бусад жанжин улсынхаа төлөө яаж байлж байгаа ч юм уу те ямар арга хэрэгжилж байгаа ч юм уу те ямар мундаг бааtruуд вэ гэдгийг харуулж байгаа болохоор бид нар Рёфуйг нэг анзаарч харддаггүй, ач холбогдол өгдөггүй. Гэхдээ миний харснаар бол энэ гай бол хамгийн аюултай. Одоо маргах юм юу гэхтэй ямар нэгэн сэтгэл санаа байх юм бол комент бичээрэй. Би бүгдийг нь уншина. Тэгээд хоорондоо бүгдээрээ гоё те ярилцаад явъя гэж бодож байна.